Монгол Улсын ерөнхийлөгчийн зорилго 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дугаар 79 Төрийн ордон Улаанбаатар төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заар Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох. Монголын их түүхийн тухай монголчууд тусгаар түүхийн түүх хурал сонсдог номыг түүх судалгааны үнэн байх зарчимд тулгуурлан бүтээж залуу хойч үеийнхний түүхийн боловсролыг дэвшүүлэх, их оронч үзлийг төлөвшүүлэх, их түүхээ сурталчилан таниулах, түгээх зэрэг монголчуудын оюуны санд их хөв нэмэр оруулсныг үнэлж, түүхч Дэмбэрлийн үлзий батар, англи, монгол хэл бичгээр хэвлүүлж, Монгол улсын их түүх, соёлыг дэлхий захнаа сурталчилан таниулахад оруулсан хөв нэмрийг өндрөөр үнэлж, архан суурьсан монголчууд төрийн бус байгууллагын тэргүүн соёл судлаач цэрэнд оржийн санчир Монгол улсын төрийн шагнал хүртээсвэ. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Балтмаагийн Баттар. Монгол төрийн хүнд төлөвийн өргөөний жилгүүр Монгол улсын иргэний оюуны гарангаа бүтээл төрийн шагнал хүртээдэг уламжлалын дагуу түүхч Дэмбэрлийн үлзий баатрын монголчууд тусгаар тогтнолын түүх, соёл судлаач цэрэнд оржийн санчрын ил хаадын урлаг соёлын бүтээл төрийн соёлын бүтээлээ. Өнөө жил тулгар төрийн 2226 их Монгол улс байгуулагдсны 811 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 106 ардын хувьсгалын 96 жил наашлаад арчилсан хувьсгалын 27 жилийн зохиож байгаа юм а. Энэ бол өвөг дээдс Монголын анхны төр тус хүннөө өрнийг байгуулснаас нааш тасралтгүй залгамжлан улбаалж эзэн Чингис хаан их Монгол улсыг байгуулснаар түүний залгамжлагч дэлхий дахина Пакс Монголика буюу Монголын инх тайвныг тогтоож явсан хэв эвдэж задарч бодлосноор 200 жил манжийн иргэшил орж 1911 онд үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо бэхжүүлэн шинэ нийгэм журмыг тогтоосон их орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг зохицуулан хөгжүүлэхийн төлөө ардчилсан хувьсгалыг хийсэн зэрэг өнөөгийн монголчууд бидний бүтээсэн түүх бидний үлдээсэн өвн юм а. Түүхийн эдгээр тод тоолыг хэрэглэж өгсөн явдлан түүх бол ирээдүйн үеийг зөв чиглүүлэх багш байдаг учраас бид энэ түүхээрээ бахархын зэрэгцээ сургамж захиасыг авахын тулд түүхээ танин мэдхийн хэрээр хүнд их оронч үйлчлэхээр үндэсний үзэл ирээдүйн өмнө хүлээх ухамсар хариуцлага ухаарал төлөвшөж сууж байдаг. Тэр тусмаа Монголын түүх бол дэлхийн түүхийг бүтээж их амгалан тогтоож явсны өвөг дээдсээр бидэнд үлдээсэн хамгийн том өв юм а. Түүх бол сургамж гард гэж дээр хэлсэнчлэн Монголын түүхийн эвдрэл бутрлын маш том гашуун сургамж, тэр сургамжийг тээж яваа хүмүүс бол дэлхийн дайдад дархан сүрсэн Монгол ахын дүүс маань билээ. Нэгэн өвөг дээдсийн улбаа хойч үсэрсэн цус тасарсан мах боловч тэд маань даяар Монголын ариун голомтыг сахин суугаа биднийг харуулдан чиг тавьж цаа эдэнийхээ дээжийг өрөөж суудаг, өр өвтгөм харуусаа зовлон жаргал, ерөөл нулимс дундуур биеэрээ туулж халуун сэтгэлтэй тээж яваа ийм улсуудыг санчраараа судалсан ийм улсуудыг санчраараа бахархаж байна. Та бүхэнд дахин баяр хүргэж талархаж хэлье. Ноддулгинтэй шагнал боллоо. Монголын төрийн түүх бол дэлхийн олон улсын түүхийн дотроос онцгой содон юм улс шүү дээ. Тэгэхээр бид нар бол монголчууд түүхээрээ бахархаж, түүхээрээ омгшиж, түүнийгээ сурж, судлаж явах хэрэгтэй юм болсон байна. Тэгээ энэ үйлс бас өөрийнхөө түүхчнийхээ хувьд өөргөө биелүүлэх ёстой гэж үзээд би энэ монголчууд энэ сонсдог номыг залуучуудаа зориулж гаргасан. Тэгээ энийг бол одоо манай төрийн тэргүүн үнэлж Монгол төрийн хамгийн хүндтэй шагнал төрийн шагнал одоо олголоо.
Одоо миний хувьд бол бас гинтийн зүйл тохиолдож байна тийм. Би бол Монголын залуучууд түүний хойч үед бол мартаж болохгүй түүхээ санаж дандаа сэрж ухаарч явах хэрэгтэй гэдгийг хэлдэг. Тэр нь бол Монгол хүн болж төрсэн хүмүүст хамаатай зөвхөн одоо бидний энэ нутагт байгаа монголчуудаар хамаарахгүйгээр Монгол тоорохтон Монголын одоо том ертөнц бол зөвхөн бидний харж сүсгэлж залбирч явдаг. Тэгэхээр Монголын төр бол энд оршиж байгаа. Тэгээ энэ төрийн шагнал төрийнхөө хишгийг хүртсэн хинт ч болгон энэ юм сэтгэл төрж явдаг баг. Тэгээд өрдөө баярлалаа Монгол төрийн Улимын бат оршигэ гэж хэлмээр байна. Монгол улсынхаа ерөнхий хэлэгчээс гинт тийм ээ төрийн өндөр шагнал авч байна сэтгэлээс хавалцаач. За мэдээж гинтийн шагналсан. Баяртай байна. Шагнал авна гэж төрийн ордонд орж ирээгүй. Би хороолд ирж байгаа. Тэгээд Монгол улсын төрийн шагнал, Монгол улсын төрийн тэргүүнээс энэ өдөр хүртсэндээ мэдээж баяртай байна. Энэ бол зөвхөн энэ бүтээлтүүдээгүй. Монголын эзэнт гүрний өргөн нутгийг сүүлийн 16 жилийн хугацаанд дэлхийн 70 орчим улсыг Монголын бүх соёлын дурсгалуудыг гүрний түүхийн хугацаанд тархан сурсан монголчуудаа эрен бэдэрсэн тэр он жилүүдийг хэцүү хаалттай нөхцөлд дутуу, гачуу, өнчилж ахсарч, зовж, дарамтлуулж Монголын түүхийн устдах аюулд байгаа соёлын дурсгал, уусах аюулд байгаа монголчуудын хаанаас олж ирсэн энэ баримтыг өндрөөр 16 жилийн дараа үнэлсэнд мэдээж туйлын баяртай. Миний хувьд энэ гинтийн итгэмээргүй тэм шагнал байлаа. Онцгойлон илгаатын урлаг соёлын бүтээлүүд энэ номыг Монгол төрийн тэргүүн үнэлэн өндрөөр үнэлж байгаа туйлын баяртай байна. Илгаатын урлаг соёлын бүтээлүүдийг бид нэр баримтгахын тулд сүүлийн 8 жилийн хугацаанд Иран турааны нутаг руу маш олон удаагийн судалгаа зориг автаар ажилласан. Үүнээс яг сүүлийн 2 жилийн хугацаанд Иран туран руу 6 удаагийн энэ замын ажлыг хийсэн. За энэ ном нь олон улсад анхудаа Монгол, Кирилл, Перс, Англи хэл бичгүүдээр гарч байгаа. Илгаатын 5 төрлийн 57 нэрийн 200 гаруй дурсгалыг олон улсад анхудаа судалгааны эргэлтэнд оруулж байгаа. Ингэж оруулахдаа 800-ны тэртээ 1256 оноос Монгол хаад эслэн захирж байсан гүрнийхээ баруун хязгаарт зөвхөн газар нутгийг зөвхөн улс орныг тогтнолоо зогсоогүй гар урлал, чимэглэлийн урлал, уран барилга, хот байгуулалт, одон орон судлал, шинжлэх ухааныг маш өндөр түвшинд хүргэсэн. Үүний нэгэн жишээ нь Илгаатын нийслүүлсэн Марага, Торрес гэдэг хотуудад Илгаатын 5 төрлийн одоо яг энэ 200 гаруй дурсгалыг баримтгасан түүхэн үйл явдал байсан. За Монгол хаад 1256 оноос баруун нутагт одоо хэл хязгаараа нэгтгэн захирахтаа шинжлэх ухааны хот нийтэд зориулсан асрамжийн газар, халуун усны газар, эмнэлэг, сургууль, 32 мянган гадаад эрдэмтдийн орон сууц, одон орны оргил төвүүд гэсэн энэ өргөн сэдвээр өндөрт одоо яг энэ ачаал бүгдэлд өргөж байсан. Тэгээд яг үүний нэгэн илэрхийлэл бол Илгаатын урлаг соёлын бүтээлүүд. Энэ номыг баримтгахлаа сүүлийн 2 жилийн хугацаанд Иран тураныг зориход Монгол улсаас бүгд найрамдах Турк улсын Стамбул хотод байгаа ерөнхий консул Мөнхөчөр энд маш том эмнэлэг үзүүлсэн дипломат зүгээс манай ажлын судалгаа зураг авалтын зүгээс Монголын талан багыг удирдах ажилласан би туйлын баяртай байна. За энэ манай одоо намын ажилд 350-аас 8 хүнтэй судалгааны баг ажилласан. За Илгаатын одоо шинжлэх ухааны судлалын 5 эрдэм ширгааны байгууллага Монголоос 6 одоо хүн за Австрали, Англи гэсэн улсуудаас нийтдээ энэ 7-8 байгууллагыг удирдан ажилласандаа би туйлын баяртай байна. За манай номын Илгаатын урлаг соёлын бүтээлүүд Рамараг музей номын за текстийг, гэрэл зургийг за англи перс хэлний ханин тохиолдуулсан энэ бүх одоо юунд ажил дээр мэрэгжлийн одоо илгаат судлалын байгууллагуудын төлөөлөл орчин би туйлын баяртай байна. Монгол төрийн шагнал, Монгол төр охин өссөн би туйлын баяртай.